мэдээлэл нэвтрүүлдэг хүн амын шилжилт хөдөлгөөн. За дараах суралцсан зорилтын хүрээнд хичээл явагдана. За хичээлийн зорилго бол хүн амын шилжилт хөдөлгөөн түүний төрлүүдийн тухай мэдээлэлтэй болж байгаль нийгмийн татагч болон түлхэгч хүчин зүйлсийн жишээгээр батгал дүгнэлт гаргана. За газрын зургийг ажиглаад хүн амын шилжилт хөдөлгөөний чиглэлийг тодорхойлж дүгнэлт гаргана. За эдийн засгийн баруун бүс болон хангаан бүс, төвийн бүс, зүүн бүсээс Улаанбаатар хотын бүсийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь бол их байгаа гэдгийг энэ дараах зураг дээрээс бид ажиглаад харах боломжтой байна. За ингээд үзэхлээр зэрэг 1990-ад оноос хойш хотчлт эрчимтэй хөгжиж эхэлсэн цагаас хойш хүн ам хөдөө орнотгоос Улаанбаатар хотыг зөрөх хөдөлгөөн ихсэлсэн байдаг. За шилжиж явсан иргэдийн тоо баримтыг 4 оны циклээр авч үзцгээе. 1983 оны байдлаар хамгийн их хүн ам шилжиж явсан бүс бол хангаан бүс байна. За харин 2010 оны байдлаар хамгийн их хүн ам шилжиж явсан бүс нь баруун бүс байна. За ингээд үзэхлээр зэрэг Монгол Улсын хүн амын шилжилт хөдөлгөөний үндсэн чиглэл хөдөөнөөс хот руу, харин тоон хувьд болохоор жил ирэх тусам өсөлт нэмэгдэж байгаа зүтгэлийг бид дараах тоон баримтаас харах боломжтой байна. За шилжиж ирсэн хүн амын тоо баримтыг 5 оны цикл дээрээс авч үзвэл 1983 оны байдлаар хамгийн их хүн ам шилжиж ирсэн бүс нутаг бол хангаан бүс нутаг байхад 2020 оны байдлаар хамгийн их хүн ам шилжиж ирсэн бүс нутаг нь Улаанбаатар хот буюу 39,515 хүн ам шилжиж ирсэн гэсэн тооцоо судалгаа байна. За ингээд үзэхээр зэрэг шилжилт хөдөлгөөн гэдэг нь тухайн газар орны нийгмийн эдийн засгийн хөгжил, амьдралын чанараас шууд хамааралтай гэдгийг эдгээр тоо баримт дээрээс тулгуурлан ойлголт авах боломжтой. За дараагийн хэлжинд болохоор зэрэг байгаль нийгмийн эдийн засгийн татагч хүчин зүйлсийн талаар авч үзнэ. Тухайн газар руу зорчим явах гол шалтгаан болсон ажлын байрны олдцол ихтэй, цалин хөлс ихтэй, эрүүл мэндийн үйлчилгээ сайтай, боловсролын хүртээмж сайн гэх мэтчлэн дараах бүгд хүчин зүйлс өөртний эерэг нөлөөллийг үзүүлээд тухайн хүн очрыг зорж тухайн газар руу явсан бол татагч хүчин зүйлс болно. За харин тухайн нэг газар эдгээр үзүүлэлтүүд маань эсрэг утгаараа байх юм бол тухайн газар орноос явах буюу төлөвлөгч хүчин зүйлс болж явардаг. За ингээд ерөнхийдөө бол эдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг бол дотоод шилжилт хөдөлгөөн гэж авч үздэг. За шилжилт хөдөлгөөний төрлүүдийг харьцуулж үзцгээе. Хүн ам буцаж ирэхгүйгээр шилжиж явж байгаа бол байнгын шилжилт хөдөлгөөн болно. За харин байгаль загварын нөхцөл байдлаас хамаарч шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа бол улирлын өөрөө хүссэн буюу өөрийнхөө дураар явж байгаа бол эдийн засгийн шилжилт хөдөлгөөн болон сайн дурын гэсэн сонголт авдаг. За бүс нутгийн зөрчил болон дайн үүмийн замнаас шалтгаалсан шилжилт хөдөлгөөн нь албан шилжилт хөдөлгөөнд ордог байгаа. За дараагийн хэлжинд дараах зургуудыг шилжилт хөдөлгөөний төрлүүдтэй нь харгалзуулъя. Жишээ нь баруун бүсээс эдийн засгийн баруун бүсээс Улаанбаатар хотыг зорж ирээд тэндээ байнгын амьдрахаар болсон бол дараах сонголтыг хийнэ гэсэн. За харин улирлын шинж чанартай бэлчээрийн дороотлын улмаас хөдөө оронтын хүн ам өөр нэг бүс нутаг руу шилжин суурьшаад буцаж эрхийг бол улирлын шилжилт гэдэг бол дайн үүмэн самны улмаас өөрөө хүсээгүй ч гэсэндээ өөр нэгэн газар орныг зорих шаардлага гарч байгаа бол албан шилжилт гэж нэрлэгддэг. За ямар нэгэн улс орн руу өөрийн хүсэлтээр ажил хийхээр явах, сурахаар явахаар бол сайн дурын шилжилт хөдөлгөөнд хамаарна. За эдгээр шилжилт хөдөлгөөний төрлүүд маань засаг захиргааны нэгж хуваарийн хооронд бус тодорхой нэгэн улс хооронд шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа бол гадаад шилжилт хөдөлгөөн гэж нэрлэгддэг. За тэгээд жишээ нь бол Монгол улсаас Америк нэгдсэн улсыг зорж сурч хөдөлмөрлөхөөр явж байгаа бол сайн дурын шилжилт хөдөлгөөн болж байна. За харин жишээ нь Сир улсын дайн өмнө самнаас болж өөр улс орнууд руу хүн ам зайлшгүй явах шаардлагатай болсон бол албан шилжилт хөдөлгөөн гэх мэтчлэн ингэж ангилагддаг гэсэн. За ингээд шилжилт хөдөлгөөн нь ерөнхийдөө гадаад болон дотоод гэсэн хоёр үндсэн ангилалтай. За тэгээд байнгын сайн дурын, улирлын болон албадан гэсэн дөрвөн шилжилт хөдөлгөөний хэв шинж хуваагддаг байгаа. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.